Одоогоос 11 жилийн өмнө буюу 2013 оны 2 дугаар сарын 26-нд 20 гаруй хүнтэй аяллаа баг агаарын бөмбөлгөөр мартагдчихгүй аялал хийхээр гарцгаасан байна. Орон орны 19 жуулчид болон нутгийн 2 иргэн болох нэг хөтөч, нэг нисгэгч гээд нийт 21 хүнд тухайн өдрийн өглөө Египтийн Луксор хотын ойр орчмоор энэ аяллаа хийх байлаа. Луксор хот нь Египтийн эртний түүхэн дурсгалт газруудын нэг юм. Уг нислэг ихэнх аялагчдын хувьд аялал амралтынх нь оргил хэсгүүдийн нэг болох ёстой байсан ч бүх зүйл гэнэт аимшигтайгаар иргсэн байдаг. Ингээд тэр өдөр юу болсон талаар дэлгэрэнгүй ярилцгаая. Эртний түүхэн дурсгалуудаар баялаг Луксор хот нь Нийл мөрний зүүн ирэг дээр орших бөгөөд Египт улсаар аялсан хүн бүрийн заавал очих ёстой газруудын нэг гэжээ. Энэ хотод эртний Египтийн фараонууд газар доорх булш бунхан сүм хийд барьж босгож байсан газар тул жуулчдын очих ёстой газруудын тоонд зүй ёсоор ордог байна. Египтийн түүхэн дурсгалуудыг үзэж сонирхох бас нэгэн сонирхолтой арга байдаг нь агаарын бөмбөлгөөр нисэж хотыг дээрээс нь үзэх аялал юм. Луксор хотын олон янзын аяллаа компаниуд өөрсдийн онцлогтой өөрөөр үн ханштай агаарын бөмбөлгөний аяллыг жуулчдад санал болгодог байна. Бидний ярих энэ түүхтэр гарах компани өдөр бүр 5-аас 6 агаарын бөмбөлөг агаарт хөөргөдөг гэв. Тэдний хамгийн ихнийх нь үүр цайх үед хөөрдөг ба агаарын бөмбөлөг дээрээс нар мандахыг харах нь энэ аяллыг илүү тансаг болгодог гэдэг байна. Харахад тиймч аюултай биш мэт санагдах энэ аяллыг мэрэгчлэтнүүд экстрим аяллаа төрөлд оруулдаг нь ч тохиолдол биш юм. Аялагч жуулчдаас тун хариуцлагатай байдал дэг журам шаарддаг бол зохион байгуулагчдаас аюулгүй ажиллагааг яс мөрдөх, лицензтэй байх, мөн техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан байх ёстой гэх мэт зүйлс нэн тэргүнд шаарддаг байна. Ерөнхийд нь агаарын бөмбөлгөний бүтцийг хэлэхэд хүн суудаг хэсгийн голд нь газар ажилдаг, бөмбөлөгдөх хийг халаах зорилттой халаагуур ажилдаг юм. Онгоц нисдэг тэрэг гэх мэт нисдэг төхөөрөмжүүдийн адил агаарын бөмбөлөгч гэсэн нисгэгчтэй байх ба яг түүний дээр энэ халаагуур нь оршдог. Энэ халаагуураар ер нь бол бөмбөлгийг зөв чиглэлд чиглүүлж өндөр намыг нь тохируулдаг гэв. Бичлэгт гарах үйл явдал өрнөх 2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр өглөөний 5 цаг үед орон орны 19 жуулчин агаарын бөмбөлгөөр аялахаар өөрөөсдийн зочид буудлуудаа орхисон байна. Тэднийг аялал зохион байгуулж буг компанийн буудлынх нь гаднаас очиж авцгаав. Аялагчдын донд Хонконгийн 9 аялагч, Японы 4, Их Британий 3 иргэн, Францаас 2, Унгараас 1 жуулчин байлаа. 6 цагийн үед жуулчид шаардлагатай зааварчилгаа авсны дараа нэг нэгээрээ агаарын бөмбөлгөний зорчих хэсэг буюу сагс руу сууцгааж эхэллээ. Энэ сагс нь хэмжээгээр том бөгөөд зорчигчдыг тусгаарласан хэд хэдэн тасалгаатай. Тасалгаа бүрт 3-аас 4 хүн багтдаг байна. 6 цаг 15 минутанд Sky Cruise компани үйлдвэрлэсэн Ultra Magic N425 загварын агаарын бөмбөлөг ээлжид аяллаа эхлүүлэн агаарт хөөрсөн юм. Өмнө дурдсанчлан энэ үед нь 19 жуулчдаас гадна нэг хөтөч, нэг нисгэгч, нийт 21 хүн агаарын бөмбөлөгт байжээ. Тухайн нислэгийн нисгэгчээр 38 настай Момен Мурат гэгч туршлагатай нисгэгч ажиллаж байсан юм. Жуулчид тун сэтгэл нь хөдөлсөн янзтай байсан бөгөөд газраас тэднийг ажиллаж буй хүн бүрлүү найрсгаар даллаж байв. Агаарын бөмбөлөгч өөрийн өдөр болгон нэг биш удаа хийдэг маршрутаараа хөдөлсөн юм. Шаардлагатай өндрөө авсан бөмбөлөг эртний түүхийн үзмрүүд дээгүүр алгуурхан хөвж эхэллээ. Агаарт хөөрөөд буцаад буух хүртэл дунджаар 30 минут орчим болдог байна. Ийм аялал яаж болдог талаар төсөөлөл авахын тулд бичлэг дээрх үйл явдал болохоос 2-7 хоногийн өмнөх ийм аяллаа үеэр хийгдсэн бичлэгийг хальт үзцгээе. Агаарт хөөрөөд 8 орчим километр ниссэний дараа нисгэгч газардахад бэлтгэж эхэлсэн байна. Энэ үед нисгэгч Момен Мурат богино холбоогоор газар дахь бригадтай холбогдож чихрийн нишингийн талбаан дэргэд байх тэгшхэн газрыг сонгож буух болсноо хэлсэн юм. Газрын бригадын заасан газарт нэрэхэд Мурат сагснаас бэхэлгээтэй олс тэдэн лүү шийдсэн байна. Энэ үед нь 6 цаг 50 минут болж байсан ба газарт ажиллаж байсан 10 хүн зориултын олсны нөгөө талаас барьж бөмбөлгийг доош нь татаж эхэлсэн гэв.
Хятадаас хамгийн амархан аргаар бараа захиалдаг сайт болох Shopee Hub зэгмээр та хэрэгцээтэй бүхнээ шууд захиалаарай. Яагаад амархан бэ гэвэл та захиалга өгөөд л шууд гэртээ хүргүүлнэ. Харин мөнгө хүрэхгүй асуудал гарвал хувааж төлөөдч захиалцгаж болно. За тэгэд ойлгохгүй мэдэхгүй асуух зүйл гарвал хэмэл оюухан цөөрөлсөн чатбот туслах 24 цагийн турш таны асуултанд хариулж туслахад бэлэн байна. Нэмж хэлэхэд эрт захиалбал эрт ирнэ шүү. Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгийн доор байх description хэсгээс аваарай. Энэхүү агаарын бөмбөлөг аажмаар доошлсоор сагсан газраас 3 м орчимд байх үед гэнэт сагсан дээр бага хэмжээний тесрэлт болсон байна. Энэ тесрэлт нь халаагуурын газны хоолой тесэрсэн нь энэ байв. Үүний дүнд их хэмжээний гал халаагуураас асаж, хяналтгүй ихээр ажиллаж агаарын бөмбөлөг буцан дээш хөөрж эхлэв. Гэнэт болсон энэ осолд халаагууртай хамгийн ойр байсан нисгэгч Момен Мурат гал дүртэн сагснаас доош үсрэн буусан юм. Нисгэгчийг буусны дараа араас нь жуулчдын нэг Британий иргэн Майкл Ренгэгч мөн үсэрсэн байна. Нисгэгчийн хувцас шатаж байсанд агаарын бөмбөлөгний олсноос татаж байсан зарим хүмүүс шатаж бүр нисгэгчд тусламж үзүүлэхээр олсоо 50 гүйсэн гэжээ. Энэ үед гал нэгсэж бөмбөлөг дээшээ тэмүүлж байсанд агаарын бөмбөлгийг газар руу татаж үлдсэн хүмүүс нь дийлэлгүй олсоо алдсан юм. Нисгэгчийн араас үсэрч буусан Майкл төдийлөн өндөр авч амжаагүй байхад нь газарт 9 минут буусан бөгөөд эхнэр нь хэрхэн шатаж буй агаарын бөмбөлөгт үлдсэн жуулчдтай хамт хорон бүрээр хурдтай дээшилж байгааг харан айж орилохоос өөр хийж чадах зүйл түнд байсангүй. Тэр агаарын бөмбөлөгний араас 200 м орчим эхнэр минь гэж орилон гүйсэн гэв. Бөмбөлөг хурдтай өндөр авч байх үед 20-70 м-ийн хооронд 5 хүн сагснаас доош үсэрсэн байна. Тэдний нэг нь мөн Британий иргэн Жо Бентон гэгч юм. Халаагуурын гал ихсэж эхлээд 15 секундын дараа л гэхэд агаарын бөмбөлөг 300 орчим метр төрсөн байв. Энэ үед хийм боллон тесэрч агаарын бөмбөлөг зүгээр л хийн гарсан шар шиг болж доош харавтаас авсуулан унаж эхэлсэн юм. Агаарын бөмбөлөгний унсан газарт аврагчдыг ирэхэд шатсан бөмбөлөгний үлдэгдэл болон үнс тортогтой шатсан даавуунууд бүрэн шатаж амжаагүй сагс зэрэг мэт зүйл байсан байна. Харин зорчигчдын цогцос энэ тэндгүй тарсан байжээ. Энэ ослын дунд нийт 18 хүний цогц түүж авсан бол нисгэгч болон 2 британ жуулчин эмнэлэг рүү хүргэгдсэн байна. Хамгийн ихэнд үсэрдэг жуулчин зүгээр байсан бол дараа нь үсэрдэг Жо Бентонд 5 цаг хагалгаа хийсэн ч түүнийг аварч чадаагүй юм. Тэр сагснаас 50 орчим метрт байхад нь үсэрсэн гэдэг нь ойролцоогоор 16 давхар байшингийн өндөр гэжээ. Нисгэгч Муратын бие түлэгдэлтэй байсан ч тэр эмнэлэгт юм ярьж хэлж чадаж байлаа. Жуулчдаас амьд гарсан цор ганц хүн болох Майкл Рен эмнэлэгт ууг гашууд автаж зогсоо зайгүй уйлж байсан гэдэг. Агаарын бөмбөлөгний энэ ослын бичлэгүүдийг тэр хавьд байсан хүмүүс болон өөр агаарын бөмбөлгөөр нисэж байсан хүмүүс бичлэг хийн баримтжуулсан байна. Тесрэлт үүсэд бөмбөлөг дээшээ хөөрч тэнд дахин тесрээд газарт унах хүртлээр нийт энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн бөгөөд 2 минут гаруй хугацаанд л болсон юм. Нисгэгч Момен Мурат гэгч нь агаарын бөмбөлөг дээр ажилласан 10 гаруй жилийн туршлагатай мэргэжлийн хүн байсан ба Луксар хоттой туршлагатай нисгэгч гэдгээрээ аялал жуулчлалын хүрээндээ алдартай нэгэн байж. Ослын талаар олон нийтэд тарах үед Луксор хотын захирагч агаарын бөмбөлгөөр нисхийг төр хугацаанд хориглосон шийдвэр гаргаж яг юунаас болж энэ золгүй аимшигт явдал болсон талаар нэн даруй шалгахыг тушаасан байна. Мөн Луксор хотын аялал жуулчлалын газрын дарга мэдээлэл гаргаж иргэний нисхийн удирдлагуудыг энэ үйл явдалд буруутгасан юм. Түүний мэдээлэл дарга нар ажиллаа хийдэггүй. Тэд агаарын бөмбөлгнүүдийн бүрэн бүтэн байдлыг шалгадаггүй. Зүгээр л мөнгө авч лиценз тараагаад ахиж хизээч шалгадаггүй нь ийм үйл явдалд хүрэглээ гэжээ. Харин энэ мэдээллийнх нь хариуд нисхийн удирдлагууд мэдээлэл хийж осолд өртдөг бөмбөлөг хэдхэн хоногийн өмнө шалгагдсан гэх зүйл ярьсан байна. Иргэний нисхийн газрын удирдлагууд нисгэгчийг буруутгасан бөгөөд тэр өөрийгөө аврахаар үсрэх биш нэн даруй хийм боллооныг хааж галыг унтраахыг оролдох ёстой байсан гэж Муратыг буруутгаж эхэлсэн юм. Гэвч ослын газарт байсан хүмүүсийн мэдүүлэхээр нисгэгч өөрийгөө аврахаар үсэрсэн биш тесрэлтийн үр дүнд галд өртөж сагснаас түлхэгдэн унсан гэж нисгэгчийг өмөрч байлаа. Энэ осол Египтийн аялал жуулчлал тэр дундаа агаарын бөмбөлөгний бизнес эрхлэгчдийг дампууруулах үйл явдал боллоо хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугаж эдгээр компаниудад ажилладаг 3000 орчим хүнийг хоолноос нь салгах нь гэж бичцгээж байв.
2014 оны 1-р сарын 7-ны өдөр буюу осол болсноос 11 сарын дараа Египтийн иргэний нисхийн газрын удирдлагууд ослын шалтгааны дүгнэлтэд албан ёсоор тайлан тавьж танилцуулсан юм. Тайланд дурдсанаар ослын гол шалтгаан нь халаагч руу газны баллоноос хийг дамжуулах хоолойд гэмтэл гарснаас болсон гэжээ. Энэ дамжуулах хоол нь 2005 онд үйлдвэрлэгдсэн. Ер нь маш олон цагийн нислэгийн ард гарсан их хэмжээний илэгдэл үүсэх нөхцөл бүрдсэн байсан гэж бичсэн байв. Мөн нисгэгчийг тухайн үед галд өртөж, тесрэлтээр түлхэгдэн газар тунсан. Тэр үед агаарын бөмбөлгийг байтугай өөрийгөө ч хянах боломжгүй байсан гэж дурдсан юм. Нисгэгч мөн өөрийгөө тесэрсэн хоолойг шалгаж үзэх ямар ч шаардлага шалтгаан байгаагүй гэж мэдэгдэв. Муратын хийснээр энэ нь техник үзлэг хийдэг инженерийн ажил гэсэн байна. 2013 оны Луксорын энэ осол тухайн бүс нутагт болсон агаарын бөмбөлөгний цор ганц осол биш юм. 2011 оны 10 дугаар сард бас нэгэн агаарын бөмбөлөгт мөн техникийн асуудал гарсан байна. Тэгэхэд халаагч нь мөн асуудалд орж ажиллахаа болсон тул агаарын бөмбөлөг зочид буудлын дээврийг мөргөх шахан өнгөрч хожим нийл мөрөнд унсан юм. Азар тэр ослоор хүн бэртэж гэмтээгүй бөгөөд зорчигчд нь баг зэргийн айд сандран адреналин ихсэх зэргээс өөр зүйлгүй төгссөн байна. Тухайн үед аялын компани үйлчлүүлэгчдтэй баг зэргийн мөнгөн нөхөн олгор олгоод тэгсгээд энэ хэрэг явдал төгсжээ. Хэдийгээр агаарын бөмбөлгөөр нисэх нь гайхамшигтай, магадгүй үзэсгэлэнтэй үйл явдал байж болох бөгөөд байгалыг агаараас толдох мартагдчихгүй үйл явдалч гэсэн энэ нь мөн эрсдэл дагуулж байдаг гэдгийг санах хэрэгтэй. Та бүхэн хэзээ нэгэн цагт агаарын бөмбөлгөөр нисэж байсан уу? Хэрв тийм бол ямар байсан талаар бичээрэй. Харин нисэж байгаагүй бол энэ бичлэгийн дараа нисэх үү? Энэ хүрээд бичлэг төгсөж байна. Өнөөдрийн хүргэсэн түүхийн талаар өөрсдийн сэтгэлд заавал хуваалцаарай. Баяртай.